Оройн дөрөнгө оологч нараа за хэдүүлээ өнөөдөр нэг хувьцаагаар нэмж явж байгаа. Хоёр хувьцаа. Тэрний юу юм бэ гэх юм бол Nvidia-г авч байгаа. За та юу харж байна гэх юм бол маш урт хугацааны sideways consolidation тэ ерөөд өмнө хааш ингээ хэлбэлцэл ер нь бол breakout хийж чадахгүй. Энэ үед тэ failed breakout байсан. Тэгээ буцаага breakdown болоод тэгээд энэ horizontal support ерөөдөө хажуу тийш ингээ яваал манай Orla Mining-ийн хувьцаатай ерөөдөө яг адилхан. Тэгээд энд ер нь бол дахиад retest хийгээд breakout хийх гэж үзээд өмнө бол head and shoulders маягийн юм байсан юм бол одоо ер нь бол breakout хийж байгаа 200 day 50 day moving average-с дээгүүр гарцсан. Тэгээд ер нь бол айгүй гоё classic цэвэрхэн breakout retest тэгээ одоо буцаага дэш явж байна. RSI индикаторууд нь ерөөдөө бас дэжгөө. Тэгээд нэлээд олон энэ чип үйлдвэрлэгч semiconductor компаниудын хувьцаа амар өсчлөө. Ганцхан нэг компани хувьцаа ерөөдөө хоцорч байгаа. Тэр нь юу юм бэ гэх юм бол Nvidia тэгээд одоо магадгүй тэг хэдүүлээ бас энэ дээр боломжтой байгаа. Үргэлж ягаад гэх юм бол Арабын трефт дайн болж байгаа. Дэлхийн нефтний нийлүүлэлтийн бараг 15% нь алга болцсон байгаа. Тэгээд ер нь бол 1970 оны нефт, газ, эрчим хүчний хямралыг хараад үзэх юм бол ер нь бол тэр хомсдол эсвэл нийлүүлэлтэнд тасарснаас нэг 3-аас 6 сарын дараа жинхэнэ эдийн засаг дотор ингээд нөлөө нь гарч ирж эхэлсэн. Тийм учраас зах зээл одоохоно юу тийм баг энэ straight Hormuz-ийн маргаан ерөөсөө байхгүй юм байна. Гэхдээ хэдүүлээ бас нэг юм харчмаар энэ тэр юу юм бэ гэвэл тий он гарснаас хойш 1 сарын 1-ээс ерөөхдөө S&P яаж байгаа юм бэ гэх юм бол одоогийн байдлаараа S&P 500 6% өсөлттэй байгаа. Дундуур нь ер нь таад ингэ харж ийн хэдэн хувийн үнэлт хийсэн юм бэ гэвэл дундуур нь ойролцоог 10% уналт байсан. Тэгээд буцаагаад одоо 5.3% өсөлттэй байгаа. За QQQ яасан бэ гэвэл он гарснаас хойш яг 1 сарын 2-наас хойш ерөөдөө 12% өсөлттэй дундуур нь нэг 10% уналттай байсан байна. Тэгээ энэ юу юм бэ гэх юм бол slingshot move те. Slingshot тэ энерги цуглуулад хүмүүс бүгдээрээ зах зээл хямрлаа. Тэр дундаа би бас байсан. Тэгээ хэдүүлээ одоо хараад үзэх юм бол энэ RSI ер нь бол амар overbought болж эхэлж байна. Өмнө нь бол энэ төвшөндөө хальт нэг хүрсэн 76 одоогийн байдлаараа 79 мөстөр байгаа. Тэгээд одоо ер нь хувьцаанууд нэлээд өсчлөө. Одоо жишээлбэл манай багц дотор баг зэрэг байгаа Army хувьцаа магадгүй double top page магадгүй хэдүүлээ одоо бас боломжтой баймаар байна. Micron бас аимшигтай slingshot хийлээ. Ер нь 311-ээс $660 руу хүрлээ. Тэгээ зах зээлийн үнэлгээ нь бараг $700 хэдэн тэрбум доллар хүрсэн. Бидний багц одоо баг зэрэг байгаа. Биднэрт бас жоохон ашиг авчиж байгаа. Гэхдээ ер нь бол боломжтой байсан зүгээр шүү. За тэгээ өнөөдөр хэдүүлээ Nvidia тий баг зэрэг багцлуу ингээд нэмж байгаа. Гэхдээ хэдүүлээ бас боломжтой. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тий мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаадтай тий. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тэ. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараад чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тэ ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Дараагийн нэмж байгаа хувьцаа юу юм бэ гэх юм бол тийм Oracle-ийн хувьцаа та харж байгаа бол NAV сонсон химлэгийн data center OpenAI фейлдэж байгаа гэх мэт чинь гэхдээ Anthropic OpenAI гэдэг компаниудын орлого ерөөхдөө аюул дайж өсөж байгаа компаниуд ерөөхдөө дайжгүй хэрэглэгч нар ер нь бол тэр химлэгийн хааныг маш ихээр ашиглаж байгаа. Жишээлбэл энэ хагасаа бүтэн сая өдөр би баг хамт хоолндоо хөгжүүлсэн нэг технологийн бүтээгдэхүүн зах зээл дээр гаргаж байгаа. Ойролцоо нэг 6 сар шаардсан. Манай Plato гэдэг боловсролын компани дараах 2 дахь бүтээгдэхүүн англи хэл сурах зорилготой. Тэгээд энэ химлэгийн байх байсан бол иймэрхүү төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжгүй. Эсвэл маш удаан хугацаанд хөгжүүлэгдэх байсан. Бараг 1 жил 2 жилийн хугацаанд амар олон программистуудыг ашиглаад хөгжүүлэх ёстой байсан. Тэгээд тэрийг ер нь бол таадад үзүүлэх ерөөхдөө аюу баяртай байгаа. За өөр нэг амар өссөн байгаа хувьцаа юу юм бэ гэх юм бол AMD бүр ингээ gap up, RSI бүр ингээ сансарлуу ингээ явж гин 89. Тэгээд
болгоомжтой байгаарэ guys. Та тийм дунд бас би даасан энэ технологийн салбар руу хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс байгаа. Stop loss ашиглаарай. Гэхдээ энэ ерөөхдөө ингээд доошоо унахаар ерөөхдөө gap map-аараа зүгээр тэр чигтээ алдагдлал үүсч магадгүй, тийм учраас янз бүрийн хөшүүрэг бити ашиглаарай. За Oracle-ийн чартлыг хараад үзэх юм бол ер нь бол энд нэг жижигхэн cup and handle бас харагдаж байгаа. Энэ нэг сараас хойш ерөөхдөө явсан байгаа. Тэгээд ерөөхдөө туристийн гэрээнүүд нь зурагдчих байгаа. Орлого нь ерөөхдөө бас тийм амар муу бол ерөөсөө биш. Бас ингээд орлого зарлагынхаа тайлангаа ерөөхдөө давуулан биелүүлж байгаа. Саяхан бас нэлээд олон ажлын байрын цомгтол хийсэн яагаад гэх юм бол тийм мөнгө уурсгалаа ингээд сайжруулахын тулд тиймэрхүү арга хэмжээ авч байгаа. За баг зэрэг авсан технологийн хувьцаанууд нь VPG, AMSC, FPS ерөөхдөө бүгдээрээ дайггүй баг зэргийн өсөлттэй явж байгаа. American Superconductor Corporation, Vishay Precision тэгэл Vishay Precision Group ерөөхдөө бас дайггүй ингээд явж байгаа. За сонирхолтой нь юу юм бэ гэх юм бол Suncor Energy-гийн хувьцааны ханшин өчигдөр ерөөхдөө нэлээд буурсан. Юутай холбоотой юм бэ гэх юм бол нефтний унаас болоод буурж байгаа. Тэ янз бүрийн хэвлэл мэдээллийнхэн юу хэлж байна гэх юм бол Strait of Hormuz удахгүй нэгтгэхэд байна гэх мэтчин. Гэхдээ ингээ хараад үзэх юм бол би бас хэлжсэн. Энэ ер нь бол нэг diamond shape байж магадгүй. Эсвэл тэ супер том flag хэдүүлээ энийг харах ёстой. Тэгээд Иранчууд Америкийн өчтөр тавьсан саналыг хүлээн зөвшөөрөөгүй. Зүгээр ерөөхдөө шоолоод өнгөрсөн гэсэн үг. Тэгээд өнөөдөр буцаагаад ер нь бол нефтний үн хааш дээшээ өсөх магадaltaй. Гэхдээ энэ хагасаа бүтэн сая өдөр хэдүүлээ харцгаая. Өнөөдөр өглөө бас Израилийн засгийн газар юу хэлсэн бэ гэвэл ер нь Америкчуудын хийж байгаа юмтай ер нь бол сэтгэл хангалуун бус байна. Би даасан ягаад Иранчуудаа хилцэл хийгээд эхлээд байгаа юм бэ? Тэгээд нэмээд би бас нэг сонирхолтой мэдээ уншсан. Тэр юу юм бэ гэвэл тэр United Arab Emirates-ийн тэг UAE, Doha, Abu Dhabi, Dubai гэх мэтчлэн тэдний Fujairah-гийн газ нефтний хоолой хэн бөмбөгдсөн байх магадaltaй юм бэ гэх юм Сауди Араб тэг яг гэх юм бол Сауди Арабийнх нь тэр UAE нэг дуртай бол биш. Нэмээд арабчууд ер нь бол Сауди Араб нэлээд их нефт борлуулж байгаа. Тэгээд амар өндөр ханшин дээр. Өмнө нь бол та харж нэг 50, 60 доллар дээр зарж исэн юм бол одоо 100 хэдэн доллар дээр ингээд зарж байгаа. Өмнө нь бол 12 сая тэ Porsche өдөртөө зардаг байсан бол тэр одоо 7 сая руу буурсан. Гэхдээ тэ ашиг нь хамаагүй их. Яг гэх юм бол нэг Porsche нефтнээс өмнө нь бол нэг 5-10 доллар ашиг олдог байсан. Агуу 20-25 доллар ашиг олдог байсан бол одоо бараг 70-80 долларын ашиг олж байгаа учраас тэнд бас өрсөлдөөн явж байгаа шүү тий. Тэгээд саяхан бас UAE-гийнхэн OPEC-аас гарсан. Тэ нөгөө нефт газ олборладаг орнуудын бүлгээс ерөөхдөө гараа явсан. Нэмээд Украинчууд Оросын газ нефт олборладаг дэд бүтц нефт боловсруулдаг үйлдвэрүүдийг ингээ бөмбөгдөөл явж байгаа. Тэгээд бас энэ сараас ахуулаад Монголд инфляц мэдэгдээд эхэлж байгаа. Саяхан бас хуучин сангийн сайд байсан Хүрлбаатар гишүүн бас юу ярьж байна гэх юм бол ер нь бол инфляц одоо Монголд ирж байгаа юм аа. Тэгээд энэ жилд инфляц ер нь бол double digit болно гэж байна. Хоёр орон тоотой инфляц одоо 10%-аас дээш гэсэн үг. Тиймэрхүү инфляц Монголд ирэх гээд байна. За тэгээд энэ нефтний уналтаасаа болж манай BCI баг зэрэг буурсан. Гэхдээ ер нь бол та харж байгаа юм бол энэ channel-аараа ингээд дээш явжлаа. Бүр хурц channel гэж хараад үзэх юм бол ингээд явж байна. За цэвэрхэн ногтл ашиггүй харьяа гэвэл тэ ер нь бол сая өмнөх resistance-ийг breakout хийгээд retest хийгээд одоо ерөнхийдөө үргэлжлүүлээд дээш явах магадaltaй. За, Strait of Hormuz-ийн мэдээлэлээс болж тийм fake мэдээлэлээс болж ер нь бас юу болсон бэ гэх юм бол евро маань 1.16-аас буцаагаад дээш өсөж байна. Яг хоо энд нэг flag байна. Эсвэл trading channel тэгээд ер нь бол та харж байна RSI нь ерөнхийдөө нэлээд өндөр байгаа. Тэгээд евро одоо унаад эхлэх юм бол тэ нэлээд эвгүй харагдаж байна. Хамгийн ихний resistance бол 1.16.7 1.16 дээр байна. Дараагийн resistance 1.16.2. Тэгээд дараа 1.14 тэгээд манай EUS 5 эндээ хэдүүлээ хөрөнгө оруулалт хийж байгаа. SEO 3-аа энүүгээрээ солилцсон. Яг гэх юм бол энэ 5 дахин хөшүүрхтэй учраас тэгээ энэ ерөөхдөө илүү тэ савлгаатай хөдлөн. Тэгээд өмнөх тэ 1.14 1.15 руу хүрчих юм бол ер нь бол энэ 90 мөр рүү хүрэх
ерөөхдөө төлөвтэй байгаа. Тэгэхээр тэрийг хэдүүлээд баг зэрэг жоох хүлээж байгаа. За, өөр нэгсвэртэй мэдээлэл байхгүй та портфолио апдейт хараарай. SEO 3-ыг EOS 5-таа ингээд сольж байгаа. Тэгээ баг зэрэг Nvidia багцлуу нэмжээ, жоохон Oracle нэмж байгаа. Тэгээ хамгийн сүүлд энэ Suncor Energy ерөөхдөө дахиад буураад байх юм бол хэдүүлээ баг зэрэг нэмж аавна. Тэгээ өнөөдөр бас алтан дээр нэг жижигхэн пост тавьсан байгаа. Ер нь бол магадгүй энэ consolidation дуусж байгаа юм байна. Silver мөнгөн дээр бас яг адилхан юм харагдаж байгаа. Ер нь бол төрүүлээд тий ер нь retest. Тэгээд магадгүй энэ эргүүлээд дэшээ өсч магадгүй. Тэгээд саяхан бас Core Mining тайлангаа гаргасан хэдүүлээ харцгаая. Ерөнхийдөө айгүй дэжгүй тайлан гаргасан тий. Тэгээд саяхан Core Mining тайлангаа гаргасан та харж байгаа юм бол борлуулалт нэлээд дэше өссөн. Net margin өмнө нь бол тий 28% marginтэй байсан юм бол ерөөдөө давуулан биелүүлсэн. За тэгээд та харж байгаа Core Mining тий record adjusted EBITDA тий мөнгө өөрсгөл нь маш дэжгүй. Product guidance энэ жилдээ $750 сая ер нь бол олох нь нэлээд баттай болж эхэлж та ингээ харж ийн борлуулалтын тоо ингээ өсөж байна. Тэгээд энэ мөнгөний чарт ерөөхдөө тайвшраад ирээд тэгээд баг зэрэг аптрендд ороод ирэхээр хэдүүлээ буцаагаад Core Mining тэгээд нэмээд дараа нь алт дагаад consolidate болоод ирэх юм бол хэдүүлээ тэ Mineral Alamos тэ тэгээ UGL руу эргүүлээд орох магадлал бол байгаа шүү. Тэгээд маргааш хэдүүлээ эргээд уулзцгаая. Bye bye. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.